За би бол хэлэлцгийн дэмжиж байгаамаа. Гэхдээ ингэж удаа явуулж иймэрхүү байдалтай байлгаж болохгүй л дээ ийм хүлээлтийг. Түрүүн гишүүдийн хэлсэн нэг зарчмын юм байгаа. Юу вэ гэхээр тэр хууль шүүхийн өмнө иргэн болгонд тэгш, аж ахуй нэгж болгонд тэгш байх зарчим алдагдах вэ гэх тийм ээ. Тийм юм алдагчвал одоо манай нийгмийн бүх юм утга учиргүй л болно л доо. Ер нь нэгэнд гарах гэж байгаа юм бол гаргасан шиг юм гаргая. Гарахгүй бол тэр одоо нэг зэрэмдэг юм гаргаад хэрэггүй баха. Тэр өршөөлийн хууль, эдийн засгийн ил тод байдлын хууль, энэ эрүүгийн хашийн хуулийг, эрүүгийн байцаан шийдэх хуулиа бүгдийг нэг мөсөн батлаад ингээ явуулъя гэсэн ийм ихтгэл үнэмшлээр энэ 76 он энэ засгийн газар нэгдэх хэрэгтэй. Тэгээд юмыг өршөөж уучлах, ил тод болгох юм бас нэг шалтгаан хэрэгтэй л дээ. Тэр дарангуулагчтай нийгэм. Нэг хүн удирдаад олон жил болцсон, нэг нам олон жил болцсон. Ийм нийгэмд бол байдгаа. Үнэхээр дэсхийн аргагүй нөхцөлтэй. Ийм байдлаас болж хөрөнгө мөнгө зүхтдаг. Хүмүүс ажил их болцоогоор хангагддаггүй, бизнес их боломжийг хаадаг. Ийм нөхцөл байдал байсан уугүй юу энэ улс оронд? Үнэхээр болохгүй өтгөө хуулийг нэг хэсэг нөхдүүд зориулж батлаад энэ хууль нь хөрөнгө зүхтаах, луур хийх, хууль зөрчих тийм байдалд оруулж ирсэн үү? Тийм хууль гаргаагүй, тийм нөхдүүд, тийм нам удаан жилээр байгаагүй юм бол энэ улсууд яахаараа ингэ татвар төлөхгүй, аж ахуйн нэгжүүд яахаараа ийм байдалд орсон, ийм байдалтай байсан юм бэ гэж асуух байхаа. Үүнээс гадна бас сонирхлын зөрчил гэж юм байна. Төрд ажилдаг нөхдүүд энэ одоо улсын их хурл сууж байгаа 76 нөхдөд бол энэ хууль хамрагдахгүй байх ёстой. Тийм байлгажж энэ хуулийг гаргах ёстой. Тэгэхгүй бол болохгүй. За ярил. Болоог байна даа. За. Тэ. Газаавал дуусах нь албагүй шүү дээ. Энэ бол 2 цаг 2 минут үлдчих шүү дээ, тэ. Тэгээд бас ботомно ярина, тэ. Өөрийнхөө минутыг бүрэн ашигланаа. Аав ээжтэй минь дамжуулахгүй л дээ. Гэхдээ ер нь улсын их хурлыг бол ярьж штэ гадуур дотор бол. Энэ дотор одоо бол 76 бүтэхгүй луурч нөхдөд суудсан юм шиг л ярьж байна. Хэрвээ би бол тэгж бодохгүй байгаа. Энэ дотор бол шудраг хүмүүс байгаа. Тий. Тодорхой хэмжээнд бол байдаг л байх. Ер нь ихэнх шудраг хүмүүс байгаа. Бүгд сэтгэлээ гаргаад ард түмний шүүлтөөрөөр шүгдээд ингээ гараад ирсэн улсууд. Тийм байгаа юм шигээр сурчилдаг ярьдгаа бол болох хэрэгтэй. Тэгээ би ямар нөхцөл ярих гэдэг нэг үл үнэхээр одоо төрд ажилдаг энэ 76 дотор улс төр хийж байгаа хүмүүс дотор энэ улсын хөрөнгө мөнгийг эзсэн ч юм уу эсвэл татвараас цугцсан ч юм уу тийм үйлдэлтэй нөхдүүд бол ахаад улс төрд байхгүйгээр 5 жил 10 жилээр хаасан төрд ажиллах эрхийг 5 жил 10 жилээр ажилуулахгүй болгосон тийм нөхцөлтэйгээр энэ хуулиудыг гаргах нь зөвтэй. Энэ олон аж ахуйн нэгжүүд хүлээлттэй байгаа. 6-7 сар хүлээлээ. Тэгэхээр энийг хурдан батлаад ингэж удаа явуулдгүйгээр тэр ил тод өршөөлийн хууль, эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийдэх хууль, зөрчлийн хуулийг нэг мөсөн яаралтай хурдан батлаад гарах хэрэгтэй шүү дээ. Энэ дээр бол одоо их удаа явж байгаа шүү. Энийг одоо хууль зүйн байнгын хорооны даргын үед та нар зориуд анхааруулж байна. За баярлалаа.